За сайн байцгаана уу? Манай Dark Image channel-ийн энэ 7 хоногийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За тэгээд хэрвээ шинээр сонсож байгаа хүмүүс байх юм бол Dark Image гээд үнэн бодит болсон явдлын талаар ярьдаг. 7 хоног болгоны 4 өдөр болгон гаргахыг хичээдэг ийм нэгэн channel байгаа. Тэгээд таалагдвал notification болон subscribe дараарай. За тэгээд энэ 7 хоногийн дугаар урьдны 7 хоногийн Ores Tools гэдэг алуурчтай холбоотой. Тэрний part 2 нь. Гэхдээ яг part 2 гэд хоорондоо яг тийм холбоотой юм бол биш. Henry Lee Lucas гэдэг нэг алуурчны талаар ярина. Тийм болохоор хоёр эргийг хоорондоо тус тусад нь сонсож болно гэсэн үг. Заавалчгүй ингээд part 1 2-оор нь сонсоод ахалбгүй. За тэгээд өнөөдрийнхөө дугаарыг ярьж эхлэе. Henry Lee Lucas нь 1936 оны 8 дугаар сарын 23-нд Виржиниа мужийн Blacksburg-д төрсөн. Henry 9 хүүхдийн хамгийн бага нь болж төрсөн. Henry-г төрөхөд их ах эгч нар нь аль хэдийн хамаатны та аль эсвэл асрамжийн газарт амьдардаг байсан. За Henry-гийн ээж аав нь хоёулаа архичин байсан бөгөөд аав нь богоонд дайруулж хоёр хөлөө тайруулж исэн. Ээж нь болохоор биеийн үнэлж мөнгө олдог байсан. За ээж Viola нь Henry-г 7 настай байхад нөхдүүдийн хувцс өмсүүлж үсийг нь ороож охин шиг болгож гадуур явдаг байсан. За энийг нь Henry-гийн сургууль нь мэдээд охтын хувцс өмсүүлэхийг нь бол хориглосон. За тэр жилдээ бас Henry ахтайгаа зодтолж жагаад ах нь санамсаргүй нүдийг нь утгаар хэрчиж нүд нь харааг болсон. За эмнэлэгт очиж үзүүлээд нүд нь гайгүй болсон ч гэсэн удалгүй нүдэнд нь бохор орж өрөвсөд дахин эмнэлэгт 2-7 хоногод ердөө ээж нь нэг л удаа Henry-г эргэж ирсэн. Ер нь бол айгүй муу ээж гэж хэлж болно доо. За эмнэлгээс гараад гэртээ буцаж ирсэн энэ үед ээж нь биеийн үнэлэгч хэвээрээ байсан бөгөөд бүр хүүгийнхээ өмнө үйлчлүүлэгчтэйгээ унтаж сексэж эхэлсэн. За нэг өдөр Henry гэрээхэн хашааг янзалж исэн чи ээж нь гэртээ Henry-г ороод ир гэж дуудахгүй. Henry гэртээ яваад орсон чинь ээж нь үйлчлүүлэгчтэйгээ сексэж байгааг одоо Henry-г наана зогсоод хараа гэж шаардсан чинь хүү өдөөс нь үгүй гэсэн чинь ээж нь уурлаад том банз авч агаад дагц руу зохиж Henry тэр дор ухаалтаж унсан. За ээж нь Henry-г орхиод гэрээсээ гараад маргааш өдөр нь хурж ирээд Henry-г дахианыхаа одоо байшинд унтж байгаа юм болов гэд ороод харсан чинь байдгүй. За дахианы байшин гэж нөгөө нэг chicken coop гэж үүдэн штэ. Нөгөө нэг банзан жижигхэн байшин дахианууд амьдардаг. За тийм байшинд хийхдээ бол Henry унтдаг байсан. За тэр байшинд хүн байхгүй болохоор нь гэрлөөгөө ороод харсан чинь Henry анх ухаан алдаж унсан газраа л хөвтж байхаар нь ээж нь одоо дахин хэд удаа хөшөглөөд зэрэхгүй болохоор нь хүүхдүүдэд дуудаад Henry-гийн ах дүүнэр нь Henry-г өргөж авч агаад байшингийнхаа буланд орхиж тавьсан. За ингээд бүтэн 2 хоног байшингийн буланд ухаангүй хэвтсэн Henry-гийн гэрээхэн нь эцэст нь нэмлэгтээ очиж хэвтүүлэхэд эмчнэр бол за энэ өстө Henry ухаан орохгүй байхтаа гэсэн ч ухаан орсон. За одоо цохилснаасаа бүр 3 хоногийн дараа ухаан орж удалгүй гэртээ арсан. За Henry-гийн аав нь Moonshine гэд арх нууцаар ээж зардаг байсан. Тэгээд Henry-д бүр багахаас нь арх өгсөөр агаад Henry одоо 10 настай байхдаа зүгээр л өдөр болгон арх уудаг болсон. Одоо байнгын согтуу явж идэг. За ингээд хэсэг нэг иймэрхүү байдлаараа явж агаад Henry-гийн аав Anderson өвөл арх уучаад гадаа тасраад унтаад өгснөөсөө болоод харамсалтай нь хөлдөж өгсөн. Henry 6 дугаар ангид байхдаа сургуулаа хаяж 13 та байхдаа гэрээсээ явж амьдардаг хотоороо орон гэргүүс илгүүчилж амьдрах болсон. Henry өөрөө хэлэхдээ анхныхаа хохирогчийг 15 таа алсан гэж хэлсэн. За анхны хохирогч нь 17 настай охиныг боомлж алаад дараа нь булсан гэж бол өөрөө хэлсэн. Тэгээд яг тэр үед Henry-гийн хөрш Laura Burnley гэдэг охин алга болцсон байсан. Тэгээд охины зогцыг олоогүй болохоор яг Henry-г алсан гэх одоо ямар ч баталгаа байхгүй. Тэгтээ энэ хэргийн талаар бүр өөрөө сүлд хэлэхдээ өөрийгөө алаагүй гэдгээ бол хэлсэн. За Henry 16 настай байхдаа хоёр ахтайгаа нээлж хулгай хийжсэн. Тэгсэн чинь яг
хулгай хийж яхад нь цагтаа нар хурж ирээд баригдаж хүүхдийн шоронд хэсэг сууж агаад гараад хөвгүүдийн мэрэгжил болгох сургуульд хүчээр явуулж исэн. За тэгсэн чинь тэр сургуулаасаа Хенри цухтааж яваад сарын дараа баригдаж сургуультай буцаж хурж ирсэн. За буцаж сургуультай хурж ирээд багш нар нь Хенригийн IQ-г шалгаж үзэхэд ердөө 70 гэсэн тоо гарч ирсэн. За энэ нь бол энгийн хүнийхнээс нэлээд доогуур IQ-тай гэсэн үг. За Хенри энэ сургуультай жил сураад дараа нь 18 таа дахин хулгай хийсэн хэрэгээр баригдаж 6 жил шорон суух ялыг бол авсан. За ингээд 1956 онд шоронгоос оргосон ч сүүлдээ баригдаж буцаад шоронд орсон. За Хенри сүүлд хэлэхдээ шорондоо хугацаанд бол хамгийн жаргалтай үе байсан. Яагаад гэх юм бол амьдралтаа анх удаа өөрийн гэсэн ор болон өдрийн 3 голтой болж утсан гэж хэлсэн. За тэгээд энэний дээр Хенри bisexual буюу хоёр хүсээ сонирхдаг байсан болохоор шоронд байхдаа хэд хэдэн хүнтэй харьцаатай байдаг байсан. За ингээд Хенри шоронгоос 1950 он буюу 23 настайдаа Тэнсэнгээр гарч Мичиган мужид руу эгч Опалтайгаа амьдрах гээд явсан. За эгч дээрээ очиод Стелла гэдэг эмэгтэйтэй танилцаж удалгүй сүү тавьсан. За тэгсэн чинь тэрийг нь Хенригийн ээж нь хүүгээ сүү тавьсныг нь мэдээд нэлийн дургуцаж хүү дээрээ очиод хэлж байгаа байхгүй юу хүүтэй чи ер нь гэрэлж мэрлэхэ болоо буцаж ээжтэйгээ гэртээ очиод намайг ингээд асарч хараа гэдгсэн чинь мэдээж Хенри бол үгүй гэж хэлээд зөвшөөрөөгүй. За тэгээд ээж нь энэ үед 72 настай болцсон байсан болохоор биеэ үнэлж чадгаа байсан учраас ямар ч мөнгө олох боломжгүй болоод хүү дээрээ очиж асуусан ч Хенри бол татгалцсан хариу өгсөн. За тэгээд тэр өдөр буюу 1961 оны 1-р сарын 1-нд Хенри ээжтэйгээ архиуж агаад энэ хоёр хоорондоо хэрэлдээд ээж нь Хенригийн толгой руу шүүрээр цогсон чинь Хенригийн гинт уур нь хүрээд хутга авч агаад ээжийнхээ хүзүүр нь хутгалж алсан. За ээжигээ хэд удаа хутгалсан Хенри сандраад шууд гэрээсээ цухтааж явсан. За тэгээд хэсэг хугацааны дараа эгч нь гэртээ хурж ирээд ээжигээ цусалтаа твцэж байгааг нь хараад шууд эмнэлэгт аваачсан ч ээж нь эмнэлэгт хүргэгдээд л шууд нас орсон. Хенри ээжигээ алснаас 5 хоногийн дараа Ohio мужийн хурдны замын хажуугаар алхаж явж байхдаа уулзагдаа нарт баригдсан. Баригдаад сарын дараа буруутай гэдгийг тогтоогдож 40 жил шоронд орох ялыг 20 жилийн дараа Тэнсэнгээр гарч болохоор авсан. За ингээд шорондоо 10 жил байж байгаа Тэнсэнгээр 1970 онд буюу 34 настай байхдаа гарч энэ тэрүүгээр хэсүүчилж дэмж явдаг болсон. За ингэж хэсэг явж байгаад том их Чополих руугаа нүүж очиод удаачгүй байхдаа дахин цагтаад 2 охин хулгайлах оролдлогоор баригдаж 4-5 жилийн шоронд орох ялыг авсан. За Хенри шоронгоос 3.5 жилийн дараа буюу 1975 онд гарч эхнэр хүүхдүүдтэй болж гэрээхэнтэйгээ 2 жил амьдарч агаад миний одоо урдны 7 хоногийн дугаар дээр ярьж исэн өөрөө сэтгүүлийг их хэрэгтэйтэй танилцсан. За би тэгээд энэ хэргийг дахиад орчуулж байхдаа Хенри бол зүгээрс зөндөө шороо оронгоор гарч явж исэн бэлээ. Тэгээ бүр өөрийнхөө ээжийг алчаад байхад хүртэл яагаад зөвхөн 10 жил шоронд суулгачаад гарч байгаа юм бэ? Гаргаж байгаа юм бэ гэж надад бодогдсон. За өөрөөсөө баг байхад нь ээж нь Сюзан гэж дуудаж октоодын хувцсыг өмсүүлдэг байсан. Харин аав нь болохоор мөнгө олохын тулд хүүгээ өөрийнхөө найз нарт зарж унтуулдаг. Бас л айгүй навшин ээж автай. Дээрээс нь энэ хоёрын хоёулангийнх нь айкон 70 гэд нэлийн адилхан хүнд хэцүү амьдралтай байсан болохоор энэ хоёр бол шууд л найзалж гэлсэн. За өөрөөс Хенриг гэртээ авчираад энэ хоёр цуг амьдарч эхлээд нэлийн хэдэн жил болсон. За өөрөөсөө гэрт 12 настай Бекки Паул гэдэг үеэлдүүтэй нь бол Хенри анх танилцсан. За эхэндээ Хенри Беккитэй зүгээр л одоо охин шигэ, дүү шигэ харьцдаг байсан ч сүүлдээ том хүмүүсийн харьцаатай болсон. Тэгээд энэ үедээ Хенри ч бүр 40 настай байсан. Бекки охин бол ердөө 12 настай байсан. За тэгээд энэ үедээ Хенри өөрөөс хоёр бол байшингийн дээвэр засдаг ажил хийж мөнгө олдог байсан. Ингээд хэсэг Хенри өөрөөсөө гэрт нь амьдарч байхад
Becky-г өөрөөсийн ээж нь охидын сургуульд явуулаад хэдхэн сар болсныхан дараа Henry Becky-г сургуулиас нь наруулж зүхтэж бүр хаа байсан Флорида мужаас Калифорни муж руу энэ хоёр очсон. За тэндээ очиод нэг 2 остой байр ууж амьдарч хагаад байжсэн чинь эмэгтэй нь та хоёр өрөөсөө манай 80 настай ээж дээр очиж амьдраач. Манай ээж ганцаараа гэртээ байгаа. Тэгээд ганцаараа амьдарч чадахгүй. Гэртээ туслах хүн хааж байгаамаа та хоёр явж тэнцээ өнгөө байрлангаа та хоёрт ойр зургийн мөнгө манай ээж өгөх баха гэж хэлэхэд энэ хоёрч гэсэн зөвшөөрч 82 оны 5 дугаар сард Техасын Ringgold гэдэг жижигхэн 100 хүнтэй хотод очсон. За энэ хоёр эмээгийн гэрт 4 хоног байчаад ерөөсөө яваад төгсөн. Яасан гэсэн чинь энэ айгүй жижигхэн хот байсан болохоор хүн болгон нэг нэгээ мэддэг. За тийм болохоор хөршүүд нь энэ хоёрыг ерөөсөө Кэри эмээгээс мөнгө хулгайлаад байна гэж сэжиглээд бараг хөөгд явуулсан. За ингээд энэ хоёр хурдны замын хажуугаар явж агаад Ruben Moore гэх эрэгтэйтэй танилцаж Ruben энэ хоёрт манай сүм дэлсээд бид нартай цуг амьдарч болно шүү. Оронд нь зүгээр л Henry-гээр барилга барихад туслуулнаа гэхэд энэ хоёр ч гэсэн очих газаргүй юм ч угаасаа зөвшөөрсөн. За тэгээд энэ хоёр тэр сүмдээ очиод энэ хоёрт бол ихэндээ бол нэлээд таалагдсан. Тэгээд Becky бүтэнсэ өдөр болгон сүмд явж мөн Kate Ridge гэдэг саяны ярьсан 80 настай эмээ дээр очиж тусалдаг болсон хаяада. За ингээд бүтэнсэ өдөр болгон сүмд явж эхэлсэн Becky өөрийнхөө амьдралыг өөрчлөхөөр шийдсэн. Яагаад гэх юм бол Becky байнгын мөнгөгүй ядуу энэ тэрүүгээр Димитринд явахаас залхаад мөн Флорida дахь гэрээ санаж Henry-д явъя гэж хэлэхэд Henry ч гэсэн зөвшөөрсөн. За Henry бол уг нь явах айгүй дургүй байсан. Яагаад гэх юм бол тэр сүмдээ амьдрах дуртай тэр сүмдээ ажилтай, хоолтой, найзуудтай болж исэн болохоор тэр. За энэ хоёр дахин хурдны замын хажуугаар алхаж явж агаад машин дамжиж явж агаад Техасын Denton дүүрэгт 81 оны 8 дугаар сарын 24-нд ирсэн. Тэгээд энэ хоёр цаашаага явах гэсэн боловч нэг ч машин энэ хоёрыг дайж авч явахгүй болохоор нь тэр оройдоо гадаа унахаар шийдээд нэг талбай олоод тэндээ унтахаар шийдцгээсэн. За Henry ойрхон байдаг дэлгүүр ороод хэдэн пив аваад уужгаад Becky-тэй хэрэлдээд 15-тай Becky Powell охиныг хүртэл нутгалж алсан. За хэрүүлний шалтгаан гэвэл Henry буцаж Флорида руу явахгүй үлдэх сонирхолтой. Харин Becky болохоор буцаж явна гэдсэн болохоор энэ хоёр хэрэлдэж цаашлаад Henry уурандаа Becky-г нэг удаа цээж рүү хутгалж алсан. За Henry хэлэхдээ болохоор Becky намайг алхахтаар нь рефлексээрээ барьжсэн хутгаараа шууд цээж рүү зоосон. Тэгсэн чинь нүхцэн гэж хэлсэн. Энэ бол хэр үнэн үгүйг нь мэдэхгүй байна. Гэхдээ цагтаа нарын хэлснээр бол ер нь л хөлтөл нь хутгалсан байх гэж ярьдаг хэд удаа. Дараа нь Henry цогцыг хэдэн хэсэгт хуваагаад мөчлөөд ой модонд тарааж хайсан. За цогцыг нууж хайсныхаа дараа нөгөө сүмдээ буцаж очиж сүмийнхээ хүмүүст хэлэхдээ болохоор Becky нэг том машины жолоочтой нийлээд намайг орхиод Флорида руу яваад өгсөн гэж хэлсэн. За энэний дараа Henry бол 80 настай Kate Ridge гэдэг эмээ дээр бол хаяада тусалдаг. За ингээд ердөө Becky алуулснаас 3-7 хоногийн дараа Kate Ridge ч гэсэн гинт алга болсон. За сүмийн хүмүүс Henry-г яг Kate-ийг алга болдог өдөр манай сүмээс яваад ирээгүй гэхэд цагдаа нар шууд Henry-г хайж эхэлсэн. Тэгээд хайж болоод байцаалт аваад Henry-г ингээд Kate-ийг алга болсон холбоотой гэх ямар ч нотлох баримт олж чадахгүй болохоор тавьж явуулахаас өөр аргагүйсэн. Тэгээд сүмийн хүмүүс нь ч гэсэн энэ үедээ Henry-г ерөөсөө хийгээгүй гэж цагдаа нарт хүртэл хэлж дэмжиж исэн. За ингээд 1983 оны 6 дугаар сард буюу Kate Ridge алга болсноос 8 сарын дараа сүмийнхэн пастор руу нөгөө түрүүний Ruben гээд эрхтэлүүд залгаад би Техасын Deming гээд хотод Kate Becky хоёртай байна. Бид гурыг ирээд авчаач гэж хэлээд 1100 км-ийн зайтай газрыг зааж өгсөн. За Ruben ч гэсэн зөвшөөрч их нэртэйгээ тэр хол очоод Henry-г олоод уулзсан чинь Henry ганцаараа зогсож исэн. За тэгэнгүүт нь Ruben хүүе нөгөө хоёр чинь хайцсан бэ, яасан бэ гэд асуусан чинь
Хенри өөдөөс нь энэ хоёр зүхтад яваад өгцөн хаанагааг нь би мэдэхгүй гэж хэлэхэд нөгөө ч гэсэн итгэж энэ гурав Техасын сүм рүүгээ буцаж явсан. За буцаж явсан хугацаа нийт 10 цаг 30 минут энэ гурав машин дотор явсан. Тэгээд машин дотор явж байхдаа Хенри Рубенд буугаад хинт ч хэлэхгүй газарт хадгалж байгаарэ гэж хэлсэн. За тэрийг нь Рубен дотроо бодож байгаад энэ ерөөсөө нэг л с ิจ гтэй болчлоо. Айгүй бол Кейт Беки хоёрт ямар нэг юм хийсэн байж магадгүй гэд цагтаа дээр очиж Хенри экс хоригдол тэгээд буу биендээ авч явах ёсгүй гэж хэлээд цагтаа нар ч гэсэн Хенриг 1983 оны 6 дугаар сард баривчилж авсан. За ингээд цагтаа дээр хэд хоног байцаагдаж байгаад Хенри цагтаад бүх үннээ хэлье гэж хэлээд эхлээд Кейт Рижиг алга болсныг ярьж эхэлсэн. За Хенри хэлэхдээ 1982 оны 9 дугаар сард Кейтиг гэрээс нь аваад дэлгүүр ороод бит хоёр пив аваад машинтаа аялаа явж исэн. Тэгсэн чинь Кейт ингээд надаас байн Беки хайцсан гэж асуугаад ахаар нь миний уур хүрээд Кейтиг хөтөл нутаглаад дараа нь цээжин дээр нь доошоо харсан Христийн кросс зураад цогцыг мөчлөөд энтэд тарааж тавьсан гэж хэлсэн. За дараа нь хотоос зүхтаж хэсэг хугацаанд байсан ч гэсэн хин нэгэн цогцыг олчих байх гэж айсандаа буцаж очоод хідэн хэсэг болсон цогцснуудыг түүж аваад сүмд очиж том зууханд гээ шатаасан гэж хэлсэн. За энэний дараа Бекиг ч гэсэн алсан гэдгээ бол хүлээн зөвшөөрсөн. Хенри цагтаа нарыг дагуулад Кейт Рижийн цогцыг нуусан газарт очиж тэндээс Кейтийн тэнд байсан гэдгийг нотлох Кейтийн хугарсан нүдний шилэг олсон. За дараа нь сүмд очиж Кейтийн цогцыг шатаасан зуухнаас мөн хүний ясны хэлтэрхиинүүдийг олсон. За дараа нь дахин нэг ой модон дотор очиж Бекигийн цогцыг зааж өгсөн чинь дотроос нь өсвөр насныг имэрж байгаа охины арга яснуудыг олсон. За Хенри өөрийгөө ердөө энэ гурван эмэгтэйг алсан гэж хэлсэн боловч одоо сүүлдээ бүр өөрийгөө 17 мужаар явж нийт 100 гаруй эмэгтэйчүүдийг алсан гэж хэлсэн. За ингээд цагтаа нарт баригдсанаасаа сарын дараа Кейт Беки хоёрыг алсанд буруутай нотлогдож насаараа шоронд орох ялыг авсан. Дахиж тэнсэн эдрээр гарахгүйгээр тэгээд шорондоо байж байгаад 2001 онд зүрхэн хаагдаж нас орсон. Тэгээ бас 44-өөс 48 оны хооронд 8 эмэгтэйг алсан гэж ярьдаг боловч бол энд нь мэргэжлийн хүмүүс ерөөсөө итгэдэггүй юм билээ. Харин Кейт болон Бекиг алсан. Яагаад гэх юм бол хамгийн сүүлд харсан хүн нь мөн цагтаа нарт бодит нотлох баримт олцсон учраас. За тэгээд би Хенригийн хамгийн сүүлд өгсөн ярилцлагыг үтсэн чинь Хенри ингээд хэлэхдээ нэг бол 100-аад эмэгтэйчүүдийг алсан, эсвэл 150-аад эмэгтэйчүүдийг алсан. Тэгснээ бүр цаашлаад 600 хүн ч алсан гэж ярьсан. Тэгээд өөрөө хэлэхдээ би цагтаа нарт өөрийгөө 360 эмэгтэй алсан гэд хэлсэн чинь тэдний царай бүр ингээд гайхсан, шоконд орсон болоод надад айгүй гоё сэтгэл төрсөн. Надад бол яг л Холливуудын кинонд тоглож байгаа юм шиг байсан гэж хэлсэн. Тэгээ бас дээрэс нь би дэлхий дээр байгаа бүхэл төрлийн гэмт хэргийг хийжсэн, хүнийг утгалж исэн, бодж исэн, машинаар алж исэн, боомлж исэн, яаж л алах арга байна. Бүгднгээр нь л алж исэн гэж хэлсэн. За тэгээд угаасаа ийм их хүн алж исэн гэхээр бүх зурагт сонин сэтгүүл юу гэдیں те бүгдээрээ хурж ирээд Хенригээс ярилцлага авах гад хөөргөөд нөгөөх нь хөөрөөд хөөрсөндөө баг би өстө 600 хүн алсан гэд хэлсэн юм шиг надад бол санагдсан. Тэгээ цагтаа нар сүултээ бүр эзэнгүү шийдэгдээгүү хэрэгүүдийг хүртэл Хенрид тогсон. Цагтаа нар ингээл чи хийсэн үү гэж асуунгууд Хенри өөдөөс нь тийм ээ би алсан гэж үнэн зөв мэддэхгүй маш олон хэргийг өөрийгөө хийсэн гэж хэлсэн. Ягаад тэгэхээр илүү их хүн алсан гэж хэлэх тусам илүү их нэрд гарна. Тэгээ бас цагтаа нартай байцаалтын өрөөнд байцаагч жахт нь цагтаа нар Хенрид өстө хүссэн бүх зүйлийг нь авчирч өгдөг байсан. Жишээ нь хэм бол кофе, тамхи, пицца одоо юу гэдэг бүх юмыг нь авчирч өгдөг. За тийм болохоор Хенри өөрийгөө тийм олон хүн алсан гэж хэлүүлээд байгаа байхгүй. За тэгээд энэ олон хэрэгүүдийг хийгээгүй гэж баталсан нэг залуу байсан. За тэр хайжгаад юу болсон бэ гэхээр хоёр хэрэг
Хоёр аллага одоо гарсан. За тэрэн дээр Хенри шоронд ойж тарсан. Тэгээ мөн Хенригийн хоол идсэн тооцооны баримт, бензин колонкны баримтууд нь өөрийнх нь аллах хийсэн гэсэн өдрөөдтэй зөрөөдсөн учраас Хенриг одоо худлагаасаа хэлсэн гэж. Ер нь тэгэл худлаа ярих дуртай, цагдаа нар шийдэгдээгүй хэрэг тохох хүн хэрэгтэй. Тийм л юм болсон юм билээ. Тэгэд хэргийг хариуцсан цагтаа дээр сэтгүүлч очоод Хенри яаж хоёр газар зэрэг байж болох юм бэ? Тийм боломж юусоо байхгүй штэ гингүүд нөгөө цагтаа чинь би мэдэхгүй байна. Тэрийг шүүгчтэйгээр Хенри л бид нар тэгж хэлсэн гэж хэлсэн. За тэгсэн чинь сэтгүүлч нь одоо бүр хэцүү асуулт асуугаад эхэлсэн чинь нөгөө цагтаа чинь манай офис хаацсан штэ. Ер нь яагаад ингэ чамтай би яриа суугаад байгаа ингээд уурлаад бүр гараа явцсан тийм бичлэгийг хүртэл би үзсэн. За тэгээ цаашаагаа бол энэ Хенри бол үнэн худлаа мэддэхгүй зөндөө олон юм ярьсан бэлээ. Тэгээд яг өөрийнх нь алсан гэсэн нотлох баримтаар гарч ирсэн 3 хохирогч байгаа. Тэгээд тэр 3 хохирогчийн талаар өнөөдөр би ярьлаа. Тэгээд үнэн худал нь мэддэхгүй зөндөө юм хэлсэн болохоор надаас айгүй хэцүү орчуулах уу яах уу гэд бодож жоод 3 хохирогчийн өнөөдөр яриа гэж шийдсэн. Тэгээд энэний талаар Netflix дээр бас баримтат кино нэдэм билээ. Confessions of a Serial Killer илүү дээ. Тэгээ бас зөндөө олон англи хэл дээр подкастууд ч гэсэн бүр арай илүү дэлгэрэнгүй ярьсан билээ. Тэгээд төсгөн бол та нар YouTube-аас Henry Lee Lucas-гийн зөндөө олон видеонууд нь гараад ирнэ. За тэгээд миний хувьд гэх юм бол энэ дөрөгээд энэ 7 өдрийнхөө видеог дуусгая. Тэгээд дараа 7 өдрийнхөө дугаараар уулзъя. 좀 더 재생 줘